За сайн байна уу? Өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ буддаа зурж сурах болно. Гэхдээ бүгдээрээ ихлээр хар зураг гаргах та. За ингээд дөрөв хуваа. За бусдаагийн ном толгой юм тавьцаа гэж төсөөлөд эхлэн доошогоо ирүү нэнд. За ингээд яг гоё тэгшинтэй зурна гэж төсөөлөөрэй. За толгой маань дишээгээ ингээд толгой. Зөө. За одоо ингээд ерөнхий гаргацсан байгаагаараа нэг талаа гаргачихад л нөгөө тал нь тодорхойлох шүү дээ. За нэг энэ гошин басаа бодож байгаа энэ тал руугаа зурцгаая. Цээж маань харин энэ талаас маань болохоор хувцас маань орж ирнэ. Өмрөг нь орж ирээд за энэ бүгдээрээ гарч ирнэ. За ингээд үзэх юм бол нүүрнээс маань жижиг хэмжээ тагаа байгаа гэдгийг санаарай. За энэ хэсгээ түрээхэн бүгдээрээ толгойлоо орцгоё. За одоо бүгдээрээ гошхон дээрээ нүрийн хатан төлөөнүүдийг ийн. За хамар. Ингээд 3-2 дээр хамарна. За тэрний маань гол дээр нэмсгэлж буй юм. За ингээд 3-ны нэг дээр нь хөмсөг тавилна. За ингээд 3-ны 1 дээр хөмсөг, 3-ны 2 дээр хамар, ингээд ирүү манд барилчих. Нүрээ 3 хуваагаар л зурчих боломжтой, зурчих боломжтой. Амгалан бодтойг төрхөн гарч ирлээ. За чихийг бүгдээрээ ерөнхий техникээс сурж байгаа учраас буддагийн царайг мөн хөдөлгөөнийг өөрчилж болно. Та бүхэн интернетээс хайгаад дуртай зургаараа бас зурж болно. За ингээд усмаа. За одоо бүгдээрээ гарыг нь зурцгаая. Бутрыг нь зурцгаая. Гартан бэлж буй бодвол явахаа яг гол зураасныхаа голлож байрлана. За бидний гаргах хар зураг маань дууссан учраас одоо бүгдээрээ өнгөрөө зурцгаая. За одоо бүгдээрээ хөхөнг синхронг болж аваад хамгийн гадна талаас нь буцаж эхэлцгээе. За энэ маань ерөнхийдөө будаг ихтэй байвал зүгээр. За цагаан голохгүйгээр явж байгаа шүү.
За одоо бүгдээрээ ийшээгээ шар өнгөлөг уусгахын тулд зэргийн ногоон өнгө оруулж иж шарлага гоё басан. Тэгэхгүйгээр шууд шар өнгө маань бас мөргөлдөөд уусгах тохиолдол байгаа. За одоо бүгдээрээ ийшээгээ өшөө бараа болгож өгцгөөе. За урдах шар өнгөө лонтойгоо холиод. За ногоон өнгөтэйгээ байсан болохоор ингэж яг уусалт нэг гоё харагдаж байна. За ингээ хар зураг маань харагдаж байгаа учраас ингээ шар өнгөөрөө бүтэн даалаа. За нэг зурагтаа чихээ мөн мартаж болохгүй. За чихээ арай бараа өгөх. За гэтээ фонтогоо усахын тулд доод хэсгээрээ цайвар.
За яг энэ хэсэг маань юу ч хөвөлдсөн байна. За ингээд эргүүлээ бараа боронгороо тавьдаг. За ингээд хатж явах зураг бүтээрээ. Энэ уруулыг нэг юм мартаж. Хавцаар хавцаж байгаа юм шиг ингээд барьж. За одоо бүгдээрээ удаагийнхаа үсийг бүхэлдэн харангуй тарах болно. За одоо энэ дээрээ цагаан дээрээ базрын шоронгоо нэмээд тишээгээ уусгаж өгцгөө. За гол нь энэ гаднах хүрээгээ маш гоё цэвэрхэн хийх. За ингээд хурлуудыг нь улам цайвал. За арай баг зэрэг нэгэн бир аваад
Энэ зураасууд маань уран нарийн байх тусмаа их гоё болно. За баг зэргийн улаан өнгөө нэмээд бүгдээрээ ротагийнхаа дүрийг улам тодорхойлцгаая. Тэрээ алтлаг өнгөхгүйгээр шар өмнөөхөө гэрэл сүдэрээр ингэж алтан өнгөсгөж зурч болдог. За одоо бүгдээрээ аль дээр улаанаа нэмэн энийг бороо үсгэцгээе.
За одоо ингээд гоё шар онгой цэврээр нь ингээд тавьдаг юм бол их гоё. Ширвэдэг. За одоо бүгдээрээ эргэн тойрноо маш гоёор шинэвч болно. За биерийнхээ үзүүр дээр ингэж будгаа аваад тэгээд одоо алсаас гээд цэглээд яв. Дээрээ яг хагас бүрийнхээ дүрсийг одоо ихтэйгээр цэглэж чадна.
За бүгдээрээ ингээд яг багшийнхаа дээр болохгүйгээр ерөөхдөө өөрөөсөө хороо хаана хэрэгтэй гэж бодож ин тэр газруудаа цэглэцгээе. За одоо болохоор цав цагаан өнгөөр өмнө нь зурсан шарууд дээрээ гүцээгээ тойрог болгоцгоо. За одоо бүгдээрээ шар өнгөө кэнилээ утга авч агаад гээд гурвалжин хэлбэрээр. За ял болох ингэж нэг хэлбэрүүд манд авчихгүй байвал их зүгээр. Тийм гурвалжин навчны хэлбэртэй. За энэ маань гадагшлах тусмаа бага зэргийн цэнхэр өнгө нэмээд ногоон өнгөтэйгээр авч маань үргэлжлэнэ. За одоо бүгдээрээ яг өслөө нь орсон хэлбэрээр цагаан өнгөний авч үзье. За одоо буддагийнхаа үсэн дээр бүгдээрээ цайвар гэдэл явцгаая. Гэхдээ ерөнхийдөө хар бурангын нэр цэнхэр өнгө нэмээд саарлангоор цэглэцгэнэ.
За одоо ингээ бүгдээрээ хүснээрээ нэмээд чимэглэл навчсан юм уу? Ингээд юм дүрснүүдийг нэмж өгч болно. Ерхий зураг маань ингээд туслаа. Бүгдээрээ өөрийнхөө сэтгэмжээр зураг авах болон байж үзүүлж байгаарай баяртай.